За юу яцхан залуусаа New Suck in the House энэ удаагийн бичлэгээр үзэж байгаадаа маш их баяртай байна. 7 хоног бүрөө та бүхэн төрдөг Монголын хип-хопын товчтой базаа мэдээлэл эхлэхэд бэлэн боллоо. Олон юмрээд яг шууд бичлэгэнд орцгоё. За эхний сэдв бол Opposite хамтлагтай холбогдож байгаа. Opposite хамтлагийн хувьд бол та бүхэн мэдж байгаа энэ жилийн XMF-ийн headliner артистаар сонгогдсон, стадионд тоглолтоо хийсэн, дүүргэсэн үнэхэр гоё тоглолтыг хийсэн. За манай хоёрын хувьд бол тоглолтоос хойш янз бүрийн уран бүтээлчд юм уу те сошиал медиа дээр янз бүрийн шууган тариагаа маш чимээгүй байгаа. За тэдэнтэй холбоотой хамгийн сүүлийн үеийн яриа гэх юм бол Quiz ахыг бол та бүхэн мэдж байгаа. Хамгийн сүүлд цадсан намтрал нэвтрүүлэг дээр Opposite хамтлагийн талаар нэг иймэрхүү юм ярьсан. Хэрвээ та бүхэн үзээгүй юм бол дараах бичлэгийг үзцгээе. Одоо шинэ Opposite ингэ гайхав. Би production авчраад шоогод гэрээ хэлүүлээд ингээд од болоод явсан. Би ямар ч гайтай. Дараа нь би production-ы болт тэр тэдний компани захирч надад амьдралын гол дүр гэдэг нэртэй дуу захиалсан. Тийм нэртэй дуу хийж өгч чадав. Би тэрийг бичиж өгсөн. Миний дууны үг бичдэгч миний нэг бизнес учраас. Тэгсэн чинь Opposite нь намайг гол дүр гэдэг үг хулгайлсан гэж бодоод надад дуу хийсэн. Тэгээд өнөө учир надад хорсоогүй байхгүй. Өнөө учир дээр би production монжуулсандаа л хорсоодсон. Тэрийг над руу гаргасан. Өөрөөр тайлах ямар ч юм бол байхгүй. За Quiz ахын нэрээ одоо Монголын хип-хоп сонирхогчдын дунд нэлээд газар авсан нэлээд ярианы сэдв болсон. Харин энэ бүхэнд хариулт болгож Opposite хамтлагийн Санжаагийн подкастаар орохдоо нэг иймэрхүү зүйлийг ярьсан. Quiz-аг үзий ядах одоо нэг юм хэсэг үе хийсэн гээд тэгж байгаа. Тэрэн дээр болохоор ингээд миний хизээж бодож байгаа хүмүүс хүртэл над руу ингээд дис хийгээд би энэ хороодлын хамгийн буруутай юм шиг байсан. Гэхдээ би одоо тэднийг бүгдийг нь уучлалцсан гэж байгаа байхгүй юу? Бүгдийг нь уучлалцсан гэд хэсэг гарч илээ. Тэгээд надад яг тэр бол хийцлийн хувьд гой санагдсан. Гэтэ одоо тухайн үед юу болж ирснийг би та хоёрын хооронд ороод үзсэн биш сайн мэдэхгүй. Одоо ингээд тэр бол жишээлбэл баг худалчинтай 20 жилийн өмнөх үйл явдал байх тийм үү? Тийм. Гэтэ яг угаасаа бас яг ингээл хүн болгон ингээл өөрлүүн ингээл яагаад гэвэл за нэг хүн тэгэхэд бол тэгж юм те. Тэснэ хоёр хүн тэгин гут яагаад гурван хүн яагаад тэгснэ дөрвгээл дараа нь бүр зүгээр ямар ч хамаагүй хүмүүс нэг юм хамтлагт нэг юм дуу байдаг өсөхгүй одоо нэг юм нэг хужаа нарыг үзэн ядсан нэг дуу ээжийн тухай нэг дуу тэгээд нэг тиймэрхүү нэг юм дуунууд байх ёстой юм шиг нэг тийм хипхоп байсан байхгүй. Тэгснэ нэг юм Quiz-аг үзэн ядсан юм шиг нэг тийм дуу байх ёстой юм шиг юм болоод эхэлчихэж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэгэхээр бас угаасаа ахуд бас жоохон тийм хүнд туссан юм шиг надад санагдсан. Тэгээд сүүлд Quiz ахтай бид тэднийг орой уулз асуусан юм а. Тэгсэн чинь яг энэ асуудал хөндөгдсөн байхгүй. Тэг ах өөрөө асууж байна. Яагаад та хоёр тэр үед тэгсэн гэдэг. Тэгээ би яагаад тэгсэн юм бол гэж үзэж одоо тэр шалтгааны юусоо сандгүй. Тэгээд ахаа тэр үед бид хоёрт үнэхээр жоохон байж уучлаарай гэж би бол хэлсэн. Тэгээд гэтээ нэг юм бас энэ дээрээс яг нэг зүйл тодорхой болж байна л да. Тэр нь болохоор ерөнхийдөө бас одоо ийм нэгт байгаа хүн рүүл дайрж байгаа юм л да. Яг уг нь бол яг тэр талаас нь ойлгоод авсан байсан бол зүгээр байсан юм байлээ. Тэгэхгүй одоо нэг юм гадуурхагдсан юм шиг хүлээж авсан юм шиг надад тэр яриаг сонсоод бол надад тгий санагдсан. Түүнээс биш хэрвээ тэр хүн бидний доор хэрвээ байсан бол бид нэр тэр хүнийг тоохгүй байх байсан шүү дээ тийм. Уусаа яалтчгүй тухайн цаг үеийн ч гэж ер нь бүх цаг үеийн бас айгүй тийм ер нь баг эхний 3 байх тийм одоо top 3 одоо big 3 гэж ярих юм бол баг тэрэнд орхоор хүн байхгүй. Тэгээд байжсэн чинь тэгээ болцсон гэд бодчихсон чинь дахиад тэр асуулт орж ирсэн. Тэгээд би дахиад бас тэр үед тийм байсан уучлаарай гэж хэлсэн. Тэгээд уучлсан гэж ярихын чамаас сонслоо. Тэгээд уучлсан бол болоо тэгээд хайртай. Би болохоор энэ дээр нэг тийм уучлалахгүй юм бол байхгүй. Энэ бол тийм уучлалт харин ч баярлах ёстой байсан гэж би бодож байна. За уучлаарай. Энэ миний хувийн л бодол шүү.
За бид нар бол энэ асуудал дээр оппозит хамтлагийн байр суурийг сонслоо. Гантулгын зүгээс бол би уучлаарай гэдгийг хэлсэн. Тэгээ уучлсан бол болоо доо гэсэн бол инэрлийн зүгээс бол ямар ч уучлахгүйхэн байхгүй. Харин ч баярлах ёстой. Номер 1 хүн рүү дайрсан гэж ерөнхийдөө бол Куиз ахыг өргөж ийн л доо. За тухайн цаг үеийн үйл явдал бол яа харахгүй 20-д жилийн өмнө өрнөсөн. Оппозитийн Куиз хэмээгч дуу байдаг. Тэгээд Куиз дотроо цуврал 1 гэж байдаг. За нэг иймэрхүү аудио байдаг. Йоо. Ингээд та бүхэндээ хулгайч хүнтэйг уулзраад хэрхэн хулгай хийсэн талаар түүхээс сонирхуулъя. Эртний урдын цагт Куизда доктор Дрейерхүү гэдэг хүнтэй тааралджээ. Тэгээд тэр хоёулаа хулгайч байж лээ. За мэдээж эндээс сонсоход бол Куиз ахыг яагаад тухайн цаг үед үзэн яадах тийм суртал ухуулга таарч эхэлсэн бэ гэхлээр тухайн цаг үед бол Куиз ахыг гадаад дуунаас хулгайлдаг, хуулбарладаг гэд нэг иймэрхүү одоо сэтгэхүй бол нийгэм даяар суучсан байсан. Яг энэ хипхоп салбарт төгжчихсэн байсан ойлголтоос дөрөөлж Rocket Bay, Big G, Opposite гэх мэтчлэн хамтлагууд рэпер Куизараа бол ээлж дараалан дисүүдийг хийдэг байсан. Харин Куиз ахын энэ нэвтрүүлгээс үзэж байхад бол тухайн цаг үед яг яагаад дис хийснийг ойлгоогүй. Тэгээ жоохон нэг тийм гомдолтой үлдчихсэн. Гэхдээ яг одоо бол бүгдийг нь уучлсан гэдэг зүйлийг ярьдаг. Тухайн цаг үеийн Монголын хипхопч үнэхээр үнэн байж, үнэхээр л entertainment байж тээ. За ийм гоё халуухан сэдвний араас хідүүлээ маш гоё амттай мэд рүү орцгоё л доо. Орос элчингийн хажуугаар явжсэн чинь нэг дахианы газар над руу заалгаад хүүе ахаа манаагаар ороод гараач мөнгө төөрөг өгё дахиаг маань амтл гээд. Тэгэл би чинь шууд камера асаагаад яваад очлоо гадна талаасаа хаяг нь айгүй хөөрхийн тэгэд олоход ч амархан яваад орсон чинь айгүй хөөрхөн гэгээлэг орчинтой их хайтайхан газар байна. Бас wifi майтай RZ-тэй сайхан нам сууж болохоор эдний холоо 4 төрлийн дахиатай юм бэлээ. Дог буги, хүйтэн гом ингээд бүгдийг л идэж үзсэн. Ялангуяа надад зүгийн балта дахиан бүр маш их таалагдсан. Миний лава Монголд идсэн шарсан дахиануудаас топ 3-т орохоор тийм гоё амттай. Эднийхоос хятад дахиа хэрэгэлдэггүй бүх дахиагаа оргой дахиагаас авдаг юм байна лээ. Тэгэхээр дахианы махны чанар дээр бол асуудалгүй. Амтанд нь нэлээд каферч байгаа л үлдсэн дахиануудаа бүгдийг нь авч явахаар авсан да. Таад ч гэсэн заавал ураад гараарай. Crisp Factory. За дараагийн сэдв бол энэ 5 дахьд болоод өнгөрсөн TR хамтлагийн тоглолттой холбогдож байгаа. За хэдүүлээ саяхан болсон тоглолтоос өмнө асуудлыг бүр эхнээс нь ярих үүднээс 2013 онд бүр хамгийн анх удаа Монголд ирж исэн үеэс нь ярья. 2013 онд TR хамтлагийн ганцаараа ирээгүй Давичи хэмээх хамтлагтай хамт ирж исэн. За тэдний тоглолт бол Улаанбаатар хотод 2013 оны 9 сарын 21-нд болж байсан. Тэгээд энгийн тасалбарын үнэ нь 35,000 төгрөг, VIP тасалбар нь 350,000 төгрөгөөр тухайн үед худалдаалагдж байлаа. Үнэхээр яг үедээ prime time дээр байхдаа Монголд ирсэн цөөхөн хідэн дэлхийн оддын нэг бол яа харахгүй TR шүү. 선배요! 안녕하세요! 티아라입니다. 네, 안녕하세요. 드디어 저희 티아라가 몽골에 계신 팬 여러분들을 위해서 몽골에 갑니다. 네, 9월 21일 울란바타르 나담 중앙 스타디움에서 저희 티아라와 또 다비치 선배님들 더시야 За тухайн цаг үеийн тоглолт нь ч гэсэн хөөрхөн амжилттай болоод бас цэнгэлт дэжгүй дүүрээд нэг хөөрхөн тоглолт болоод өрнөсөн. TR хамтлагийнхны хувьд ганцхан тоглолтоо хийчээд яваагүй бас Монголын говьд өөрсдийнхөө клипний зураг авалтыг хийчээд явсан. За одоо харин хэдүүлээ 2025 оны 9 сарын 12-нд TR Монголд ирсэн тоглолтын талаар ярьцгаая. За энэ удаагийн тоглолт бол 12 жилийн дараа Монголд ирж байгаа гэдгээр аюул онцлогтой байсан. За энэ тоглолтоо болоод өнгөрсний дараа сошиал медиа дээр шууд хил ам гарч эхэлсэн. За энэ нь бол Монголд ирдэг Солонгос оддын нөгөө асуудал шүү. За тус тоглолтын маркетингийг хийж байсан хөтлөгч уучлаарай яг тоглолтын дараа иймэрхүү нийтлэг бичсэн. Сурталчилгааг хийлгэж байгаа баг хамт олондоо зохион байгуулагч компаниас худал мэдээлэл өгсөн үү? Эсвэл гинтийн асуудал хамтлагийн зүгээс гарв уу? Манай хамт олон маркетингийн ажил хийснээрээ ихээхэн хүндрэлтэй тулгарч байна. Хэрв дээрээсээ бидэнд худал мэдээлэл өгч бидний нэр нүрээрээ ташаа мэдээлэл түгээлгсэн бол энэ нь бидэнд ч хариуцлага нэхэх асуудал болж байна. Тиймээсээ зохион байгуулагч талаас албан ёсны тайлбар хариуцлага нэхэж байна. Мөн үүнийг уншиж байгаа үзэгч сонсогч та бүхнээсээ хүлээцтэй аль болох ийдэг байхыг хичээнгүйлэн хүсье. За нэг иймэрхүү нийтлэг бичсэн. За энэ нийтлийн комент хэсэг дээр бол тоглолт үзсэн хүмүүсийн бүхэнд л маш их гарч исэн. Бүр ямар новшин юм болчихоо хамгийн сүүлд нь тоглолтоо дуусаж байгааг зарлахаас жичээд хөтлөгч Баяраа шоу минь бүр бандсан царай энтер гаргацсан. Яг юу вэ? Хүмүүсийн мөнгө, energy, эрүүл мэндээр наацсан хөгийн тоглолт байлаа. Ёо 6 дуу сонсох гэж тикет авснаа бодохоор л хаахаа. Үнэхээр сэтгэл дундуур үлдсэн яаж TR-ийн тоглолт гэж хүмүүсийн цаг мөнгийг үрдэг байна. Бүгд гомдолтой байсан Вандебогийн тоглолт юм биш үү? Бүр үнэхээр залхаасан. За нэг иймэрхүү сэтгэлдүүд бол комент хэсэг дээр хөрсөж исэн. За Mon Entertainment гэдэг газар бол Солонгосоос TR-ыг гэрээлж авчирсан компани юм байна лээ. Тэдний хувьд бол маркетингийн багаараа дамжуулан TR хамт
хамтлаг Монголын тайзнаа 90 минутын гайхалтай тоглолт үзүүлнэ гэдэг маркетингийг хийжсэн. Гэхдээ бодит хөрсөн дээр TR хамтлагийнх нь ердөө 6 дуу дуулсан буюу 30 минутын үзүүлбэрийг л үзүүлсэн. Үзэгч сонсогчдын бухимдаад байгаа шалтгаан нь ердөө л. За Mon Entertainment гэдэг энэ газрыг жоохон судлаад үзсэн чинь өмнө нь янз бүрийн стадионы шоу тоглолт ч юм уу те шоу бизнесийн ямар нэгэн туршлагагүй юм шиг байсан. За адаглал наацх нь бол саяхан 8 сарын 1-нд өөрсдийнхөө пэйжийг нээсэн байх жишээ нэ. За яг хөө те өмнө нь шоу тоглолт хийж үзээгүй энэ талын туршлага байхгүй ч болно л доо. Гэхдээ шоу entertainment бизнесийн ямар ч ёс зүй алга TR хамтлаг 90 минутын үзүүлбэр үзүүлнэ гэж хэлчихэд 30 минутын үзүүлбэр үзүүлж болохгүй. Сонгосон өдөр нь ч гэсэн айгүй хүүтэн цаг агаартай өдөр байсан учраас энэ нь үзэгчдийн бухимдлыг бүр илүү хүргэж байгаа. За яг энэ асуудал дээр бол стадионы X захирал XMF-ийг зохиодог Jake Жаргал нэг иймэрхүү мэдээллийг хийсэн байна. 5 дуу дуулах хэсгийг нь маркетингийг нь хариуцсан хүмүүс мэдээгүй байна гэж хизээж байхгүй. Удаа дараа худал мэдээлэл тарааж үзэгчдэд үнэтэй тасалбар зааж ашиг хонжоо олоод явдаг үйлдэлүүд хэрэг сэтэрлээ. Анхнаасаа 5 дууны гэрээтэй бол үннээ хэлж хэвших хэрэгтэй. Үүнийг зохион байгуулалт маркетингийг нь хариуцаж гэрээлсэн хүмүүс нь мэдээгүй байна гэж хизээж байхгүй. Яагаад гэвэл тоглолт бүр дээр rundown гэж юм гарч ирдэг. Хаалга хэдэн цагаас нэгээд хинхэн гарч ирэх цаг минут секундээр нь зоож хөтөлбөр нь төрүүлж гардаг. Rundown бол нууц бишээ. 5 дуу дуулахыг нь мэдсээр байж маркетинга 90 минут дуулна гэж зарлаж тасалбар зарах бол зэллэн. Үүнийг нь мэдсээр байж худал маркетинг хийх бол бас л хам хэрэгэ. Бүлэглэн олон мянган иргэдийг хуурах заллин гэмт хэрэг. Нэг хүний 100 мянган төгрөгийн тасалбар гэдэг хямд тасалбар бишээ. За нэг иймэрхүү мэдээлэл бол хийсэн байгаа. За миний хувьд бол маркетингийнхэн мэдсэн мэдээгүй үүнийг нь бол огт хэлж мэдэхгүй байна. Гэхдээ заллин гэдэг нь бол үнэхээр үнэн шүү. Энэ тал дээр бол яг их жаргалаа хахта 100% санал нэг байна. За эндээс харахад бол Mon Entertainment-ийн тоглолтын дээр 2-3 алдаа гаргасан гэж би зүгээр хараад байгаа. За нэгдүгээрт мэдээж стадионы задгай талбайн шоу зохион байгуулах гэж байгаа газар хамгийн түрүүнд цаг агаарыг бол онцлон харах ёстой. Тэдний хувьд бол сонгож авсан өдөр нь 9 сарын дундуур буюу маш хүүтэн өдөр байсан. Энэ нь бол цугласан үзэгч олныг маш тухгүй байлгахаас гадна шоу бизнесийнхаа эрсдэл мөнгө төгрөгөө ботсон ч гэсэн маш буруу үйлдэлсэн гэж харж байна. За хоёрдугаарт бол мэдээж 9 сарын дунд үе гэдэг бол Монгол хүмүүсийн санхүүгийн хувьд жаахан уналтай сар байдаг. За тэгээд дээрээс нь TR-ийн маркетинг үнэхээр хангалттай байсан. За нэг иймэрхүү хүчин зүйлүүдийн нөлөөгөөр 2025 оны 9 сарын 12-нд болсон TR-ийн тоглолт стадионы талыг л дүргсэн. За дээрээс нэмээд тэр худлаа маркетинг явуулсан Mon Entertainment гэдэг газар цэвэр заллингийн шимж тэмдэгтэй байж болох үйц үзэгчдэд худлаа суртал ухуулга худлаа мэдээллийг тараасан учраас ямар нэгэн мэдээлэл аль эсвэл ямар нэгэн хариуцлагыг үүрэх ёстой гэж бодож байна. За би яагаад ингэж ярьж байна вэ гэхлээр миний хувьд бол стадионы 4-5 шоунд бол гар бие оролцож үзсэн цаана нь яг юу болдог Монголын шоу бизнес дээр яг юу өрнөдгийг ерөнхийдөө бол мэдэх учраас яг ингэж ярьж байгаа шүү. За тэгээд 2025 оны 9 сарын 12-нд болсон TR-ийн тоглолт нэг иймэрхүү байлаа. Бүтэн фейл. Дараагийн сэдв бол яг одоо бүх кино чатруудаар гарч байгаа маш олон рэперүүд тоглосон Монголд хамгийн анхны кино буюу Rhyme кинотой холбогдож байна. За Rhyme кинотой холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд гэх юм бол цаа ядч ерөнхийдөө кино чатрууд дээр очиод киногоо нээгээд өдөрлөг зохион байгуулад явж байгаа юм байна. Тэнгис кино чатр, Dragonic, Prime, Cineplex, Өргөө Cinema гэх мэтчлэн газрууд дээр бол ивент хийгээд явж байгаа. За тэгээд үргэлжлүүлэн өнөөдөр буюу 2025 оны 9 сарын 14-ний өдөр Дархан хот болон Эрдэнэт хотуудад киногоо нээж, ивент хийж, тус тусын өдөрлөгийг бол зохион байгуулсан байна. За мэдээж энэ өдөрлөгийн онцлог нь бол айгүй ойлгомжтой. Үзэгчдтэйгээ ойр байж киноны талаар тэднүүсийн бодол санааг хуваалцах, тэр бүх хүмүүстэй сан сэтгэлдээ солилцохын хажуугаар бас аядуугаа өргөх ч үгүй юм уу те нэг иймэрхүү маш олон давуу талууд байна л да. За яг Rhyme киног наваад үзэх юм бол киноны хамгийн гоё дүрээр би бол Limit King болон Descent нарыг бол нэрлэхээр байна. Киноны талаар өөр бусад зүйл, өөр бусад хөзрийг нь дэлгэчих юм бол хитрхи спойлерчих гээд байна. Та бүхэн бол өөрсдөө яг үзчихэж мэднэ. Rhyme урал сайхны киног та бүхэн Монгол дох бүх кино чатруудаар хүлээн авч үзэх боломжтой. За тэгээд энэ 7 хоногт Rhyme киноны эргэн тойронд нэг иймэрхүү мэдээлэлүүд байлаа. За дараагийн сэдв бол энэ 7 хоногт баггүй шууганыг тариад амжсан рэпер Гинжинтэй холбогдож байна. За энэ 7 хоногт бол түүнтэй холбоотой маш сонирхолтой хоёр үйл явдал болоод өрнөлөө. За эхний сэдв нь бол нөгөө л Rocket Beat-тэй холбогдож байгаа. Тэгээд Санжа подкастер ороод рэпер Гинжин нэг иймэрхүү зүйлүүдийг ярьсан. Мань бол Eminem-ийг авчирхайг үнэхээр хүснэ. Eminem Монголд байгаа шүү дээ. Манай Eminem-ийг өстэй үнэ хэлээ. Монголд ирсэн ч үзэхгүй. Тийм үү. Eminem-ийг үзэн шүү дээ. Eminem-ийг л үзэн монголчууд ер нь. Үгүй би үзэхгүй гэж. Мань бол Eminem-ийг үзнэ. Би бол яг өөр юм Eminem-ийн улаан фэнээс тэгээд бүр ингээд хэд хэдэн дууг нь би одоо ингээ бүр юм
Тэгтээ бас яс ч үзэх юм байна. Лириксийг ингэж харж Eminem-ийг үзсэн. Eminem-ийн копинод үзэхгүй. Ирэх юм бол ялч үзэх юм байна. Яг тайзан дээр би яаж явж чинь ч бас гоё юм сурна шүү дээ. За Eminem Монголд байгаа штэ гэдэг нь шууд рэпер Rocket Bey-г бол Eminem-ийн копи гэж хэлж байгаатай ямар ч ялгаа байхгүй. За тэгээд дээрэс нь Eminem-ийг бол үзэн Eminem-ийн копинуудыг бол үзэхгүй. За нэг иймэрхүү хэм маягаар бол рэпер Rocket Bey руу шууд лайн шидсэн байгаа. Та болон Rocket Bey-ийн Disney-с хойш рэпер Гинжин бас Rocket Bey дургу гэдгээ ээлж дараалан мэдгдсээр ирсэн. За үүнийгэж бүр хаач нуухгүй хилдэг болсон. Тэгээд цаг хугацааны уртад энэ хоёр рэперийн дунд ямар нэгэн дис ч үгүй юм уу те ямар нэгэн биф болох нь гэдэг нь бол маш их анхаарлыг татж байгаа. Гинжинтэй холбоотой дараагийн мэдээлэл гэх юм бол Fat Joy болон Гинжинээр хамтдаа дуу хийж магадгүй. За нэг иймэрхүү шоу мэдээлэл бол Монголын сайтууд ч үгүй юм уу те мэдээллийг хэрэгслээр гараад эхэлж гисэн байсан. За Fat Joy бол Монголд тоглолтын зохион байгуулж байгаа хүмүүс рэпер Гинжинтэй дуу хийх үү гэж санал тавихад бол огт татгалзаагүй гэсэн мэдээлэл байгаа. За тэгэхээр сонсогчид бид энэ 9 сард Fat Joy болон рэпер Гинжинэрийн хамтарсан дууг нь сонсоход тун ойрхон болоод ирсэн байна. За ямар ч байсан хэдүүлээ цаг хугацааг харж л бай. Юу ч болоо үлээ. За хэрвээ энэ дуу гарах юм бол юу ярих вэ? За рэпер Гинжинтэй холбоотой дараагийн нэгэн мэдээлэл гэх юм бол маш удаан хүлээлгсэн Эльяма цомог нь өчигдөр нээлттэйсэн. Эльяма цомгийн listening party нь бол Mint Club-д болсон. Тэгээд миний үржигсэн очиж үзсэн, сонирхсон цомгийг нь сонссон. За яг хип хоп, trap-ийн тал дээр одоо Гинжинтэй юу ярих вэ? Цомгийн нээлт бол үнэхээр галзуу гоё болсон. За тэгээд Эльяма цомгийн нээлт нэг иймэрхүү нөхцөл байдалтай болсон доо. Үнэхээр л галзуу байсан, жинхэнэ хипхоп үдшж байсан. Тэгээд урьсан артистууд нь ч гэсэн бүгд аягүй гоё байсан. За мэдээж манай сүүгийн бичлэгийг бол ирчүүд илүү их үздэг. Энэ мэдээлэл маань ирчүүдэд зориулсан булан гэхүүдээ. Нөгөөдгөндөө жоохон сэтгэл хангалуун бос хүмүүс байдаг шүү дээ. Тэд нар зориулж байгаа шүү. 27 жилийн түүхтэй, баталгаатай, найдвартай, гажд манлан эмнэлэг дээр ирчүүдийн амин чухал эрхтэн мессийн болон мессийн бус аргаар томруулж байна. Хэрвээ та мес заслаас зайлс хийдэг бол фейлер тарилга, хугацааны үр дүнг чухалчилдаг бол суулгацыг санал болгож байна. За тэгээд ирчүүд минь иймэрхүү амин чухал асуудлаа хамгийн гол нь баталгаатай, найдвартай газрыг сонгоорой. Энэ бүхнийг нэг дор цогцлоосон 27 жилийн түүхтэй гажд манлан эмнэлгийг зорин очоорой. Өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдв энэ 7 хоногийн Монголын хип-хопын хамгийн халуухан сэдвүүдийн нэг рэпер Rookie-тэй холбогдож байна. Рэпер Rookie-гийн хувьд бол энэ 7 хоногт хэд хэдэн маш сонирхолтой, маш анхаарал татах үз Instagram сторинуудыг хийгээд тэгээд төд удалгүй устгасан. Хэсэгхэн зурлаг хийгээд өнгөрсөн болохоор маш олон хүмүүс мдэггүй өнгөрсөн. Гэхдээ би мэдлэг өнгөрнө гэж байх уу? За хэдүүлээ олон юм яриад яг шууд яг ямар стори хийвэ уншаад хэлцгээе. Рэпер Дукагийн энэ нийтлэлийг оруулаад араас нь Броно Toyota ундаг рэпер биш. Уутыг нь задлана. Би тоглолт хийх гэж харлах гэж Америк явдаг рэпер биш. Зүгээр Крис Браун үзчээд сайн найзтайгаа хоол идчихэд хит хоноод ирэх л рэпер. Supreme орчныг дотор хуудас авбал авнаа. Яасан би альбан ёсны 4 цомог, нэг mixtape цомог, 50 гаруй сингл, Yoton House, Yoton болон Эрвэхэ брэнд хийсэн. Монголын хамгийн анхны jazz, soul, rap жанр part 1-2 цомог хийж байсан. Яасан? Мөнх багны гудамж 1-2 болон Yoton цомог 1-2 байна. Яасан? Ямар G ах шиг пицца бох зарсан уу? G ах 27 онд 19-тэй хүүхэд Wolfismo өмөрөөд амбартсан. Яасан? 17 онд. Ямар гоё юм бэ? Дотор онгочлоо. Рэп дивжэд ордог хийцгүй бор арьстай нөхдүүд намайг шүүдэггүй байгаа шүү. Үг уншаад зогсдог авьяасгүй новшнууд. Мабрант оймснуудаа хэлээрэ. Gangbang ганга миний дүү ахын чамааг биднийг оюутан байхад өмсцэн цэргийн малгайгаа өгснөө найзлаа гэж гуйхад чинь би Dior-ийн уруулын будаг монитада өгөөд зогсож байсан шүү. Атаархдгийг чинь мэднэ. Хүн шиг нүд рүү хараад инээж байгаарай муу бацаа минь. Намайг жаахан хип-хоп хүн гэдгийг маань мартаад байна шүү. Анхаарал тавьсан явдалд баярлалаа. 90 сар бол ууж ицсэн зөвлөгөө сторинууд хийсэн. Ингэж нотлоё доо. Броны хип-хоп дотроо бүгдд нь үгээ хэлж чадах ааштай хүн болохоор сонсогч арт түмэн бас жаахан хүндлэлтэй дүүнараа хажуугаараа зүгээр зүр заа юу. Бас ямар ч байсан атаархагчид надтай бүү өөрийгөө жишээ болоогүй. Монголын хамгийн худлаа рэпер G ах шүү. Ямар ч авьяасгүй. Монголын бүх рэперүүд угаасаа G ахад дургүй гараад явах нь бүгд муулдаг хаахаа. Броно муулдаггүй шүү. Зүгээр шууд хилчдэг. Descent Brother хүн шүү. Намайг хамгийн анх гадагшаа дуулуулахаар явуулж байлаа. Энийг мартаж болохгүй. Бүгдэнтэй л найрсаг байдаг. Чулуу шиг. G Bro бол худлаа энийгээ шаагаад нэг заван хоолойтой. Мань нэг найзыг хүслэн гэдэг царай муутай сугны үстэйг нийлж зоддын хаахаа. Оюутны танилцах дээр нэрийг нь хэлэхгүй өөрсдөө мэдж байгаа. Суг нь өөрөө суг.
өөрөө бүр суга. Йотон хауст орох уу гэдэг рейсэн дээр асуусан чинь ах нь угаасаа уудаггүй гэж ирүүгээ дээшээ өргөж мөргөөд ахаа таныг би Йотон хауст оруулж болохгүй. Миний Монголын хипхоп танаар халтайж явсан үе байгааг мэдсээр байж худлаа энэхийг чин рекорд хийгээд суух уу. Үе чинь хүмүүсээ чи арай илүү Монгол ирэх хүн шиг шаад юмаа чих шиг. Тэгэхээр би аргагүй штэ. Та нар ямар хөгжим сонсож байгаагаа мэдэхгүй. Зүгээр адилхан халтар байхгүй юу даа л гэсэн юм да. Намайг ийм хол явна гэж бодоогүй л байхдаа гүлгч нь уудгийг чинь сонссон. Би дуулахаа болсон дээрүү чи ах дуулахаа байсан дээрөө ха. За нэг иймэрхүү маш урт бөгөөд маш сонирхолтой хідэн сториг рэпер Rookie хийсэн. За энэ олон сториг эхнээс нь хэдүүлээ утгуудыг нь баг багаар тайлж авъя гэж бодож ин л доо. За мэдээж эхний хідэн стори бол рэпер Токаровч хэлсэн. За тэгээд үүний араас бол өөрийг нь дис хийсэн рэп дивжэний залуучуудад үг хандж хэлээд Gangbang гангаад бас сануулга маягийн стори хийсэн. За тэгээд ойлгомжтой үлдсэн бүх стори нь бол ах руу чиглэсэн байсан. Ахт үнэхээр дургу гэдгийг илэрхийлсэн. Бүр Монголын хамгийн худлаа рэпер бол би гэж хэлсэн. За рэпер Rookie яг яагаад энэ үгсийг хэлэх болов те? За нэгдүгээрт бол мэдээж өөрийгөө уугаагүй тэгээд эрүүл саруул байгаагаа мэдгдсэн. Тэгэхээр рэпер Rookie одоо ямар нэгэн байдлаар сэтгэл санааны тийм хөдлөлтөөр энэ сторинуудыг ерөөсөө хийгээгүй зөвхөн өөрийнхөө бодлыг битсэн гэж бол харагдчихээн. Яа бүр дотор онгочлоо гэдэг стори нь бол те өөрийнхөө бодож санаж явсан бүх зүйлээ ингэж асгаж байна. За нэг иймэрхүү олон маягийг илэрхийлж байна. За түүний хувьд бол энэ бүх сторигоо нэг удалгүй устгасан учраас зарим нэг хүмүүс нь бол те мдээгүй ерөөхдөө бол яг энд нэр тусгасан рэперүүд бол түүнд ямар нэгэн байдлаар сторигоор ч үгүй юм ерөөсөө хариу өгөөгүй. За түүний сторийн дээр хамгийн их нэр тусгагдсан байсан рэпер Big J-ийн хувьд бол ямар нэгэн байдлаар хариу өгөхгүй байх гэж зүгээр миний бодлоор бол бодож байна. Хөө үүний бодол дээрээс. Харин рэпер Тука ч юм уу те Gangbang гангаан нар бол ямар нэгэн байдлаар хариу өгж магадгүй цаашдаа сторигоор ч үгүй юм аль эсвэл уран бүтээл дээр магадгүй. За мэдээж энэ сонирхолтой сэдвээ цаашаа яг яаж өрнөх нүү бүх зүйлийг бол бидэнд цаг хугацаа харуулад өгнө. Энэ удаагийн бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Манай сувгийн 65.4% нь огт subscribe дарлаг үздэг юм байлээ. Тийм учраас залуусаа манай сувгт subscribe дарж дэмжээрэй. Бичлэг таалагдсан бол лайк дарахад битгий мартаарай. Сакаут түрээштэй.